Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл. Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэлийг бэхжүүлэх зорилготой жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийг 2013-аас 2017 онд Швейцарын хөгжлийн агентлаг санхүүжүүлж, Швейцарын бизнесийн сүлжээ буюу BPN хэрэгжүүлсэн юм. Төслийн зорилго нь Монгол улсын төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бүрдүүлсэн тухайн үеийн таатай нөхцөл боломжийг ашиглан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнес эрхлэх ур чадварыг сайжруулахад оршиж байсан. Үүнийг хөгжүүлэхэд бизнес хөгжлийн үйлчлэгийг системтэй, практик арга барилтай болгох шаардлагатай байв. Швейцарын хөгжлийн агентлаг болон BPN байгууллага нь Монгол улсын бичил болон жижиг бизнес эрхлэгчдийг тогтвортой бизнес эрхэлж, ажлын байр бий болгож, эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэсэн нэгдмэл зорилго бүхий алсын хараатай хамтран ажилласан. Төсөлд оруулах Швейцарын засгийн газрын санхүүжилт дуусвар болоход Швейцарын түнш байгууллага нь Монгол дахь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн авч явах нь Швейцарын хөгжлийн агентлагийн хувьд маш чухал байв. Швейцарын хөгжлийн агентлаг нь Швейцарын хувийн хэвшлийн түнш байгууллагатай төслийг эхлүүлэх эхний алхмаас нь хамтран төлөвлөж, мөн хамтран санхүүжүүлж ирсэн. Энэ санаачлага нь аль аль талдаа ашигтай шудраг түншлэл болж, өнөөдөр BPN үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэн Монголын бизнес эрхлэгчдийг чадварчуулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. BPN, a Swiss foundation, was initially funded by STC. We are here in Mongolia since 2012 and support SMEs in their development with seminar covering all entrepreneurial aspects such as marketing, finance and leadership. We also offer seminar concerning contemporary topics such as knowledge in structuring contracts, how to shape a successorship, as well as, for example, successful negotiation. In addition to our 2-year program, we offer coaching and consulting as well. Once completed the program, most of the participants enter the BPN Entrepreneurial Association. In this association, the members find peers to exchange experiences and learn from each other. BPN is a successful, independent organization, and this is what counts for our members. There is no further interest but their success. BPN нь Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран ажилласнаар шинэ бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл гаргах, шинэ түншлэлийг бий болгох, засгийн газартай хамтран ажиллах, үр шим хүртэх боломжууд нээгдсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн ихэнх үед ихэнх үйлчлэгийг BPN-ийн Швейцарын мэргэжилтнүүд үзүүлсэн. Харин төслийн явцад BPN шат дараатаагаар Монгол мэргэжилтнүүд байгууллагуудыг тодорхой сэдвийн хүрээнд татан оролцуулах болсон. Швейцарын холбооны улсаас ирсэн сургагч багш, дасгалжуулагч нар Монголд дутагдaltaй байгаа чадамжийг бий болгож, бизнесийн удирдлагын анхан шатны семинаруудыг тусгайлан зохион байгуулж байна. Өнөөдөр BPN нь тогтвортой үйл ажиллагаа явуулж, бизнес эрхлэгчид болон тэдний ажилтнуудыг бүтээгдэхүүн үйлчлэгээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, бизнесийн удирдлагын түвшинд чадварчуулж байна.